Сайн байцгаана уу хүүхдүүдээ. Хүн ба орчин хичээлийн өнөөдрийн сэдэв ургамал ургахад юу хэрэгтэй вэ? Багшийнхаа үзүүлэх дараах бичлэгийг анхааралтай үзээрэй. Ургамал ургахад юу хэрэгтэйг ярилцъя. Хөрс хэрэгтэй, ус хэрэгтэй, агаар хэрэгтэй, гэрэл хэрэгтэй. Зарим ургамал үр жимсээ өгөөд дараа жил дахин ургадаггүй. Ийм ургамлыг нэг наст ургамал гэнэ. Нэг наст ургамлыг дахин ургуулахын тулд үрийг нь түүж авах хэрэгтэй. Ургамлын үрийг намар үр боловсрсны дараа хуурай цаасан уутанд түүж цуглуулад сэрүүн газар хатааж чийгээ бага алдах таглаатаа савнд хадгална. Дараах хоёр зургийг ажиглая. Цагаан савтай цэцэг яагаад ийм сайхан ургав? Харин хар савтай цэцэг нь яагаад ургаж чадсангүй? Хангалттай гэрэлтэй үед ургамал ийм сайхан ургадаг байх нь харин гэрэл дутагдах үед ургамал ургаж чаддаггүй байх нэ. Одоо харин багш нь хүүхдүүдтэй тасалгааны ургамал арчлах бяцхан зөвлөгөө өгье. Өвлийн улиралд савтай ургамлын хөрс хатаж байгаа эсхийг анхааралтай ажиглаж услагааг багасгана. Агаарыг чийгшүүлэх услагааг тохируулж орчныг шүршиж услана. Өглөө услах нь тохиромжтой. Зууны улиралд услагааг нэмэгдүүлнэ. Агаарыг чийгшүүлэх услагааг эрчимжүүлж навч ба орчныг шүршиж услана. Орой бүр идэвхтэй услах нь тохиромжтой. Ургамал үндсээрээ ус, эрдэс давсыг сорон авч ишээр дамжуулан навчинд хүргэнэ. Ургамал ургасан газраасаа хоол хичээлээ олж авдаг. Ургамлын үндэс
өсдөг үү? Бидний үздсэн бичлэгээс ургамлын үндэс өсөж байсан. Ургамал амьд бие учраас өсөж хөгждөг. Гэртээ байгаа ургамлын навчийг судлаарай. Дараагийн хүн орчны хичээлээр хамтран ярилцъя. Хичээл дээдэхтэй оролцсон Шавь нартай баярлалаа.